За сайн байцгаана уу. Шинэхэн бичлэгтэй тавтамаар л. За би өнөөдөр болохоор зүгээр л ойр зургийн юмнуудаа ярьчих гэж бодлоо. Би өнөөдөр шинэ жилдээ ахгүй юу. Тэгээд нүрэ будангаа та нартай ингээд ойр тойрныхоо ойр зургийн юмнуудаа ингээд ярьчих. Надаа өөрөөсөө ингээд тусдаа одоо цаг зав гаргаж тэгэж бичлэг хийх ерөөсөө зав ойрд олдохгүй байна. Сая өнөөдөр шинэ жилдээ болохоор бас усанд орох хэрэгтэй. Би ч нэг баг усанд ордгоо ч гэх. 7 хоногт нэг удаа гарахаараа л гадуур гарахаараа л ер нь усанд ордог байхгүй юу. Тэгээд ерөөсөө усанд ордгоо өнөөдөр сая ямар ч сан хүүгээ нэг байныхаа гадаа тавьж байгаа л ингээл орчлоо. Ашгүй нэг манай байны өрөө чинь шилэн хаалттай болохоор тэгээд гаднаас нь хараад тэгээ ямар ч нэг аваа хөрхөн тавьж байгаа тусанд орчлоо. Тэгээд сая хүүгийнхаа бантан хийцэн одоо бантан болж байгаа хооронд ингээс нүрэ будаад бичлэгээ хийгээд тэгээ хүүгээ хоолчоод унтуулад тэгээд гарна. Тэгээ манай нөхөр орой ажилласаа арай эрт ирнэ гэсэн нөгөө намайг шинэ жил рүү манай хөргөж өгнө. Тэгээд арай эрт ирнэ гэсэн. Тэгээ би амарч та хэдэд Америк шинэ жил ямар болдгийг харуулнаа. Тэгээд тэгсэн чинь би нөгөө амар гангална гэж бодсон байгаа шүү дээ. Ерөөсөө тийм гангалах боломж олдохгүй. Dress code нь болохоор нөгөө ugly sweater гэсэн нөгөө нэг янз бүрийн зурагтай нөгөө нэг санта мантагийн зурагтай тиймэрхүү нэг царай муутай ирээн цамц байдаг шүү дээ. Тийм цамц өмсөөрэй гэсэн байсан. Тэгээ хараа одоо яа тийм байгаа. Тийм цамц өмсөхүү яах вэ? Яг нь optional гэсэн л дээ. Гэхдээ тийм цамц уул нь бол маань нөхрийнх бол байгаа. Тэгээ би өчтөр өмсч үзсэн чинь амар царай муутай харагдчихлаа. Тэгээ ямар ч өнөөдөр шинэ жил юм чинь ганц удаа нэг өсгөтэй гутлаа өмсч гарнаа л гэж бодож. Манай ажлынхан тэгэл джинс мэстэй л ирчт юм дөө. Өнгөрсөн жил бол зүгээр джинстэй тэгснэ эдний шинжлэхтэй амар өдөртэй болдог заяа. Ингээд ерөөсөө юу байхгүй. Юу илээ харих дарсан байхгүй. Тэгээ бүр амар өдөртэй хүмүүс нь тэгэл жоохон байж байгаа л явцдаг. Ер нь ингээ монголчин гой үргэлжлэл караоке марака ордог штэ. Ерөөсөө тийм бол байхгүй. Тэ яг нөгөө шинэ жилээр бонус өгдөг байхгүй юу? Тэ арай би ямар ч зүн надад бонус өгөх нү яах нү гээл бонусаа хүлээгээл жоохон догдолж могдлол байж ийн. Нэрээ өчигдөр би сормос илгэсэн. Тэгээд амар тод царайтай болсон байгаад миний царай бүр амар тод болсон. Тэгээд нөгөө нэг ойр жижигтэй Америкт ирснээсээ хойш ерөөсөө сормос хийлгээг байхгүй юу. Тэгээд ерөөсөө сормос хийлгээгүй. Тэгээд нэг жоохон сормостой царайндаа дасгуулаа нэг амар тод болсон чинь нэг тийм дандаа давсгүй хоол шиг царайтай байсан чинь гинт давстай хоол шиг царайтай болоод сормосноо жоохон дасахгүй байна. Яа би бичлэг хийж байгаа болохоор жоохон халтар будаад ах шиг байна. Таац тэг яах те. Сормостой яхад тэгээд дүнг орцсон. Тийм болохоор шиг. Тэгээд манай хадам аав ээж хоёр маань одоо маргааш өдөр ирэх байгаа. Тэгээ бит хоёр уул нь аав ээж хоёр ирэх байгаа юм чинь гэрээ өгтлээ тэрсэн байхгүй юу? Тэгсэн чинь буцаад яг нөгөө хэвэндээ очсон. Сая 5 хоног гэртээ суусан чинь тэгэл яг л нөгөө хэвэндээ ороод хамаг юмнууд нь 100 задгай. Өнөө арай ирж байгаа нэг жоохон цэцлэхгүй бол бас арай л заван байна. Тэгээд манай би бүр хадмуудыгаа эрэхтэй бол үнэхээр дээ ингээд хоног тоолон хүлээлээ. Үнэхээр над чиг одоо ингээд excited хүлээж байгаа хүн амтан бол алгаа. Би бүр амар дуртай байгаа тэр хоёрыг ирж байгаад тэгэл амар тэгээд манай хадам аавч хоёр яж хат амар тийм гой хүмүүс гэдэг байхгүй юу. Би бүр ингээд амар аацтай ер нь ингээд амар сайн хадамтай амар аацтай гэж өөрийгөө бол боддог заяа. Яагаад вэ гэхээр манай хадам аавч хоёр яг л ингээд намайг өөрийнхөө одоо охин шигээ хайрладаг. Тэдний хоёр хүүтэй. Тэгээд охин бол байхгүй. Тэгээд яг намайг яг охин шигээ хайрладаг. Тэгэл хадам ээжтэй бол би уус юу ч ярихгүй шүү дээ. Надаа ийм сайхан хүү төрүүлж өсгөөд надаа ингээд майгаад өгсөн байх юм чи би бол хадам ээжтэй юу ч ярихгүй хадам ээжигээ шүтчил амьдрна. Тэгээд хадам аав болохоор яг ингээд амар хөөрхөн ер нь амар хөөрхөн надад бүр амар хайртай. Тэгэл аав нь үнсийгээл тэгэл би ч нөгөө нэг ааваасаа тусдаа өссөн.
одоо намайг 6 настай хахад манай аав Америк руу ажил хийх явсан байхгүй юу. Тэгээд ер нь бол ааваасаа тусдаа өссөн яг жилдээ нэг ганц хоёр бол ярьдаг л байсан л та. Гэхдээ манай аав ингээд одоо юугаарч дутаагаагүй ингээл утас мутас те мөнгө төгрөг бол Америкаас явуулдаг байсан. Гэхдээ би нөгөө яг тусдаа өссөн. Тэгээ 6 настайд ингээд аав явсан болохоор би яг ингээд тэрнээс өмнөх турсамжийг нэг сайн санахгүй байгаа байхгүй юу. Тэгээл тэнгууд манай хадам аав болохоор ингээд нэг тийм миний аав шиг байдаг заяа. Яагаад би тэгж ботсон бэ гэхээр дээр нэг гэрт нь орсон чинь аав нохныхоо дуртай юуг нь аваад тавьчихсан шүүгээл аав нохныхоо дуртай бичээнийг нь аваад тавьсан байгаа шүү. Миний охин идэргээ. Тэр бичээн ингээд зөвхөн Shangri-La-ийн good price гэдэг байхгүй юу. Тэгэл би тэрийг ингээд сонсоод аавын хайр гэж юм байд юм уу гэж гинт бодсон шүү дээ. Уул нь яхав аавтайгаа хол өссөн л болохоос шиг ингээд аав маань бол байгаа. Тэгээд одоо бас нэг жилдээ нэг ганц хоёр бол ярьдаг. Гэхдээ надад тийм одоо аавтайгаа хол өссөн гэдэг ямар нэгэн тийм трама энэ бол ерөөсөй байхгүй л дээ. Ямар ч асуудалгүй амар гоё орчинд одоо хэрүүл уруулахгүй орчинд өссөн. Тэгэл аав ээж хоёрыг бол хурдан ирээсэй гэл амар хүлээж байна. Тэгээ аав ээж хоёр ирэхээр бид тав Мексик явж байгаа байхгүй юу? Би нөгөө нэг юунуудаа айгу эрт захиад онгоцны билет тэгээд нөгөө ресортуудаа баг өнгөрсөн жил лөө энэ оны ихээр үлээ загсан байхгүй юу? Амар хямдралтай баг 70% хямдэрсэн үед нь загсан. Тэгээ Мексик явж байгаа тэгээд өнөөдөр шинэ жилдээ ийм сормос хийлгцэн байгаа. Тэгээ өчтөр сормос нэрээ хийлгэх гэсэн чинь нөгөө нэг би одоо өөрөө өдөр ажилтаа штэ. Тэгээд орой тэгээд хүүхэд өмтнө хүүхдээ хаална гэд ерөөсөө авчиж амжихгүйгээд тэгээ өчтөр маань нөгөө нөхөр ажилдаа явахаас өмнө сормос хийлгэхээр болоод тэгээд нөгөө агч маань 7 гэд ирсэн байхгүй юу? Өглөө 7 цагт заяа. Тэгээ бид хоёр сормосоо хийгээд байжсэн чинь нөхөр ажилдаа явахаар болов. Тэгээ нөгөө хүүтэйгээ бид гур үлдсэн юм аа сте. Тэгсэн чинь манай энэ чи уйлаад бүр амар уйлаад чарлаад бүр ингээ ихэр татаж матаж уйлаад тэгээ сүүл рүүгээ бүр за одоо ингээд уйлаад байгаа юм чи хойлоо зүгээр ингээд дуусгачихъя. Одоо яг ингээд байгаа чигээр нь дуусгачихъя гэд. Одоо энэ контрацурат. Өнөөдөр шинэ жилдээ юм чи ингээд яг жоохон тод будж байна. Тэгээ сормосоо одоо байгаа чигээр нь дуусгачихъя гэд. Тэгээд бүр манай нөгөөч маань уулна ингээд хит дутуу байгаамаа. Яг бүрэн хийгдээгүй одоо юу сонин хүүхэд уйлаад байгаа болохоор сандраад юу ч хийчихвгээд. Тэгээ ямар ч гэсэн хийгээд дуусгасан. Яг бүрэн бол дуусаагүй. Тэгээл би за одоо ингээд болий. Хүүхдээ одоо уйлуулад хоолой молон сөөлгөд явахтай гэж бодоод тэгээд ямар ч гэсэн дуусгасан. За миний шинэ жилийн бодолд нэг иймэрхүү. Гэтэ би өнөөдөр үсээ янзлана. За энэ тэндээс нэгэд юу ч ярьчих. Тэгээд бичлэгтэй хамт байгаарай. Би одоо шинэ жил дээрээ очиод тэгээд та нартай ямар шинэ жил явахаас өмнө би нэрээ аутфитээ өмсч харуулнаа хэрвээ цаг байвал одоо ямар ч сан хүүгээ хооллоод тэгээд унтуулаадахыг. За баяртай. Би нэр өнөө өглөө 57 ойлголцсон байлээ. Тураад. За баяртай. За манайха би эргэн ирлээ. Сая хүүгээ хоолцоод тэгээд унтуулчаад хүрээд ирлээ. Ер нь бол манай хүүгийн одоо өдрийн унтлах нь нэг 2 цаг байдаг байхгүй юу? Тэгээд тэгхдээ 30 минутаар сэрэн заяа. Тэгээд 30 минутаар сэрэгт нь яг дэрэгд байж агаад ингээд мөмтгөө бол манай хүү ингээд бүр сэрчдэг. 30 минут бол сэрчдэг. Тэгээд тэгэнгүүт яг тэр сэрэх агш амар чухал гэдэг байхгүй юу? Тэгээ би ямарчсан 30 минутын хооронд өөрөө нэг юм идчихье гэж бодоод тэгээд ямарчсан доошоо буугаад хүрээд ирлээ. Өчтөр бит хоёр нөө хоол хийхээс залхуураад тэгэхээр маань нөхөр хоол идэв. Тэгээ бит хоёр залхуураад тэгээд нэг ийм хоол $2 авсан. Тэгээд яг ямар байхын сайн мэдэхгүй байна. Одоо өдөр 3 цаг болчихсон би ямарчсан. Одоо хоолоо энийг халааж идэтий. Тэгээд орой угаасаа шинэ жил дээр хоол идэнэ л те. Тэгээд тийм болохоор нэг бас их идмээргүй байна. Тэгтээ ямарчсан нэг хоол идээд үзээдхий. Би нэрээс Мексик явна гэд. Тэгээд нэг хэдэн хувцас тагсан байхгүй юу. Тэгээд тэдний та нарт харуулт юм уу?
зургнаас шал өөрөөрсөн. Би угаасаа нөө Мексикт одоо ганц л удаа өмсөн шүү дээ тий. Тэгж одоо зүгээр шээнээс юм захиж үзсэн. Тэгээд гэсэн чи угаасаа амар таалагдахгүй зургнаас шал өөрөөрсөн. Тэг ямар ч сан л байгаа хуучин хувцснуудаа л явах юм шиг шүү дээ. Би тэгэл хуучин хувцснуудаа илжилж өмсөөл тэгэл бүх зураг мураг бүх бичлэгэн дээр миний бүх одоо хувцснууд маань ороод дууссан байгаа ямар ч гэсэн. Тэгтээ одоо яхад тэгээд хувцсан нь бол хамгийн гол нь би амар олон ширхэг юм згсэн байхгүй угаасаа буцаач гэж бодоод тэгээд тэгсэн чинь хоёрхан ширхэг юм одоо ирсэн тэгснэ үлдсэн нь болохоор баг Мексик явсны дараа ирэх юм байлээ. Тэгэхээр баг хэрэггүй л болсон. Тэгээ яг энэ ч нөө юмнууд нь буцаахад амархан болохоор буцаач нь л та. За хоолоо халаагаа тавьчлаа. Одоо хувцас харуул. Би тэгтээ эндээс нэг юм авдгүй мó. Тэгтээ яг Мексикт явхад бол нэг ямар ч юм юмсан ч яхав тий. Ийм юу бүх загсан. Ийм тэгээд энэ амар нөгөө тенсний юм шиг бүгэлээ. Би уусан юм өмсөхгүй. Тэгээ нөгөөд нь болохоор бас нэг ийм юм бүзгсэн. Гэхдээ энэ өмсгөр миний барыг бүхс гараад лээ. Тэгээд бүхсээ гаргаад явалтай нь биш дээ. Энэ хараа. Тэгээ ирсэн чинь ийм заван ирсэн. Тэгээ одоо энийхэн зургийг авч аваад ямарчсан. Хил ам хийж буцаанаа. Тэгж би яг хил ам хийж чадахгүй. За энэ миний өнөөдрийн outfit байна. Энэ нөгөө нэг ugly sweater гэдэг нэг иймэрхүү шинэ жилийн цамц өмсөр гэсэн баггүй юу? Тэгээ би харин баг ийм цамц өмсөхгүй байж тийм бол энэ амар царамуутай хин шинэ жил шиг харагдахгүй байгаа үстэй. Тэгээ ганц цайныхаа нөгөө шинэ авсан гутлаа өмсөх гэж байна. Тэгээд энэ нөгөө Anag-ийн брендийн палажо өмсчлөө. Би энийг баг 7-8 жил бүр тасралтгүй нон-стоп өмсөж байгаа. Тэгээ анаа бүр санаа зовноод палажи чинь солиод өгөх юмсан гэж тэгээд идэх байхгүй. Тэгээ өсөө орооцсон чинь нэг жоохон овор нэмчлээ. Жоохон хөшин шиг харагдаад байна. За ямар ч энэ цамцаа тайлаад нэг үзье. За ингээ авчт юм уу дөө саяны цамцаас арай л царамуутай. Мэй. Манай хүүс ирсэн одоо намайг энэ хоёр хөргөж өгөх гэж байна. Хөл болохоор мөм том болоод энэ палаж маань жоохон богондоод байна. Тэгтээ одоо яах. Бисээ шинэ жилдээ авчаад ирлээ гэсэн чинь одоо бэлэг өгч юм. Тэгээ хэдүүлээ одоо нэг задлж үзье. Бисээ агаас хүүгээ унтуулчаад ирээ. Хараа нөгөө хамгийн гол чухал юм гаргаад ир. Чиний айну. Аха. Энэ манай бонус өгсөн. Шинэ жилээр өгд юм билээ юм уу? Кэш. Энэ юм бол оролт юм. Камерлаа. Scarf юм. Оролт молгоо хаа. Нэр задлаа. Winter beanie тийм ээ. Хүлийн малгай оролт. Энэ хоёрсаа намайг ирж аваад намайг явсан яваад айгүй гондод хоёулаа байсан. Энэ үнцэг биш үү? Хайч байгаа юм уу? Өглөөсөө хайч үзсэн хаймаар. Тийм. Манай өн цамцаа солиод өмсчлөө. Би өнөөдөр энэ цамцаа өмсч явчихсан байхгүй юу уулна. Энийг хайчлаа гэж тийм ээ. Хайчаа. Маргааш манай аав чирэн тэгээд хоёр
нэг жаргал гэж юм. Тэр ямар цаав ихээр нэг гоё гарч болцож молцэл гэж бодоод байна. Ойр зүрсөө болцоод яваагүй. Одоо миний ярим шүү. Окей. Чамд ямар зөгч юм шиг миний юмнууд. Ой. За. Дараагийнх нь. За дараагийнх нь жаа ярьтал хариулах юм аа. Юм байна. Юу вэ? Нөгөө ноттой байна. Your smile warms my heart. Амс юм шиг. Баахан нүрний юм шиг. Hand cream байна. Body butter гэж байна. Энэ амар хэмтэй сет биш. Давс гэж юм. Scrub давс гэж юм. Энэ юу вэ? Тодтолтой. Bad bomb юм уу? Үнэртэй л юм байна. Тэгээ массажны oil гэж юм. Амс байна. Гон коллагентэй маск гинэ үү? Коллагентэй нүүрний маск байна. Тэгснэ энэ юу вэ? Lime байна. Candles гэж юм. Энэ obviously oatmeal soap гэж юм. Саван. Баахан нүдний маск, тэгээд нүүрний маск гэж баахан масктай боллоо. Энэ хөөрхөн билэг байна. Энд бол яг өгчтэй. Наа чи юу юм бол? Савч шүү. Энэ юу юм бэ? Ямар хэрэггүй юм бэ? Тийм. Энд яг хүүхэн тоглоом хийчих юм тий. Хүүхэн тоглоом нэг газар нь хийгээд чи. Юу вэ наа? Аягнууд дотроо marshmallow тэгээд gingerbread house тань байна. Хара, хоёлаа энийг хөршөдтэй нэг өгч юм. Юу гэж хөршөөдтэй тэгж өгөх. Цагаансаа байгаа шүү дээ. Энэ нөгөө нэг юу яадаг юм бэлээ? Энэ ч нэрээ Christmas-аар ингээд манай хөршөөд хүртэл тойрч өнгөрсөн жил бэлэг өгсөн баггүй юу? Тэгээд ер нь хүмүүс болгон танд хүмүүстэй бэлэг. Ер нь бүх хүмүүс хоорондоо бэлэг ингээд солилцсон юм байлээ. Тэгэхээр тойрч бэлэг айгүй хэрэгтэй. Хөөе, наач чам чи өнөөдөр Монголын яг ийм жакет авах гэсэн үстэй Монгол гэсэн. Яг ийм жакет цэцэраа. Монголц. Колумби юм бэ. Тэгснэ активзгээ бичүүлсэн байна. Манай нөгөө компани нэрийг Колумбигийн жакетын дээр бичүүлчих. Тэгтээ надад цэжээр бариад байна уу? Үгүй чи доторх цам ийм зузаан цамцны гадар. Окей. Тэмстэй. Чи яг ийм жакет авах гэсэн дээ. Тэр чин Монголын логотой энэ чин актив заагац тээ. Минээр одоо өмсөн шүү дээ. Монголын жакет өнөөдөр өмсөн. Би ийм өмсгүй чи өмсч. Тэг ингээд ийм хувцсан муцах бараа дандаа нөхөртөө өмсүүлчихдээ. Чи миний нэг жакетээс өдөр алга өмсөж байгаа тий. Өдөр алга ажилдаа өмсөж байдаг. Нэг хантаа зэв жилээдэг. За болсон. Ам хөөх юм нэ. За болсон. Би энэ малгайг өмсөд үзүүлээ заа. Энэс актив гэсэн бичгтэй юм уу? Үгүй л. Үгүй. Харъя. Зөвч шүү дээ. Хөрмөн аа. Оо, бэлээ. Хөрх малгай юм шүү. Яасан минер. Манай ингээд яг бичлэг хийх болохоор чив чимэг болчтیں۔ Тэгээ бичлэг дуусангууд юм яриалаа гэж тэгдэг тий.